өдрийн телевиз Чингис хаан үндэсний музей хамтран үзүүлж байна. Музейд суралцгая. Энэ хүн бол археологч буян жаргал. Археологч гэдэг нь өнгөрсөн үе болон өнгөрсөн үеийн түүх соёлын дурсгалыг судалж хайж илрүүлдэг мэргэжилтэй хүнийг хэлдэг. Тэр Монгол орны өнцөг болон бүрээс түүхийн үнэт ховор олдруудыг олж илрүүлэхээрээ онцгой нэг юм. Тэрээр судалж илрүүлсэн зүйлсээ хойч үедээ танилцуулж таниулах дуртай билээ. Түүний нэг чадвар нь гэвэл хэнийгч бай өнгөрсөн болон өвлөгрийн ертөнцөөр хаягуулах ич хэдтэй юм аа. Найзаа би ара хангад эмээ үгэндээ очсон бохгүй юу? Тэгсэн чи ийм хачирхалтай чулуурсан сонирн байгаа үсттэй. Хөөх тийм биш тий. Зарим босоогоор зарим нь унчихсан байгаа үз. Хөөх тийм ээ. Энийг одоо хаанаас хаа хүртэл зөөдөг юм болоо? Хачааны машинаар зөөдөг болоо? Тэгээд бас энэ дээрх зургийг нь гараараа зурна гэдэг үг гэсэн боломжгүй шүү дээ. Тэ? Хин атгах чи угаасаа гараараа зураад байж байгаа юм дээ. Харин тийм ээ, зурах юм олдохгүй юм бах та. Чулуун дээр зураад л томчуудаа сая зэрэндээ дүрсгүү түрээр санагддаг юм айлгүй. Та хоёр юуг ингэтлээ сонирхож харж байгаа юм бэ хоёроо? Манай найз өвөгийн намарч ахта ийм чулууны талаар харсан байна. Энэ буган чулуун өшөө энэ хүүхдүүдээ. Буган чулуун хөшөө. Энийг яагаад ингэж нэрлэх болсон юм болоо? Хоёр дахиад зургаа сайн хардаа. Зөндөө олон бууг сэлчихсэн байгаа юм шүү. Археологч энэ дээр нь зөндөө олон буугын сэлбэр байгаа болохоор тэгж нэрлсэн юм болов уу? Яг зөв. Би хоёрыг яг өөртөө ололоод мэднэ гэж мэдсэн юм аа. За яагаад буган чулуун өшөө гэж нэрлсэн бэ гэхээр том ийм дөрвөн талтай гонцгой чулуун дээр бугыг маш олноор ингээд сэлсэн байсан учраас буган чулуун өшөө гэж нэрлэдэг. За энэ буган чулуун өшөө нь одоогоос маш олон мянган жилийн өмнөх хүрэл зэвсгийн үед холбогддог дурсгал байгаа. Хүрэл зэвсгийн үе гэж яг юу юм болоо? Тухайн цаг үед амьдарч исэн хүмүүс маань хүрэл гэдэг төмөрлөгийг гаргаж авсан. Тэрийг яаж гаргаж авсан бэ гэхээр цагаан тугалаг зис хоёрыг холиод тэгээ хүрэл гэдэг төмөрлөгийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд тухайн үед ашиглаж исэн зэр зэвсэг за бүхий л зүйлсээ ер нь хүрэлээр хийдэг болсон учраас хүрэл зэвсгийн үе гэж нэрлэдэг. Археологч бас нэг юм асуух гэсэн. Энэ хөшөөг яагаад босгох болсон тухай та мэдэх үү? Олон мянган жилийн өмнө ингээд овог аймгаар амьдардаг байсан байхгүй юу? Бүр ингээд олон хүнтэй улс биш, харин арай ингээд цөөн хүнтэй овог аймгаар амьдардаг байсан. За тэр овог аймгийн маш мундаг байсан дайчин эрд ч юм уу нэг бол тухайн овог аймгийн удирдагчид зориулаад саяны бүр олон мянган жилийн өмнө тэ хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчид энэ хөшөөг босгодог байсан байна. Тэгэхээр баатарлыг эрсэд зориулаад хамгийн мундаг байсан удирдагчтай зориулаад босгодог байсан хөшөө нь байхгүй юу? Яг хэдэн мянган жилийн өмнө энэ хөшөөг босгох болсон юм бол? За буган чулуун өшөө нь болохоор одоогоос 3500-аас 2700 жилийн өмнөх цаг үед хамаардаг дурсгал. Гэхдээ сонирхолтой юм аа. Болтгсон бол тэр буган чулуун өшөөг дурж байгаа хүнд нь очиод их зүйл асуух юмсан да. Болно штэ. Та хоёр үнэхээр хүсэж байна уу? Хүсэж байна. За тэгвэл та хоёрыг тэр үе рүү аялуулъя. Тэгье л да. 1 2 3 Энэ ах гэхдээ юу хийгээд байгаа юм болов? Харин тийм. Сайн байна уу аха? Сайн байна. Та буган чулуун хөшөө хийж байгаа юм уу? Тий. Би буган чулуун хөшөө хийж байна. Ингээд та хоёр хаанаас хүрээд ирвэ? Юу л да. Гэтэ таны хийж байгаа сэлбэр ч бүр гоё юм би. Харин тий. Тэгээд бас энэ хөшөөг заавал чулуугаар хийдэг юм уу? Гэхдээ манай нутагч нь энэ чулуу хэлбэг байдаг юм байхгүй юу? Гэхдээ тэгээд маш сайн чанартай. Тийм болохоор сэлсэн юм огт арилахгүй тод сайхан хэвээрээ байдаг болохоор нь энэ чулуугаар хийдэг. Энэ ном сум хаа? Мөө. Энэ манай овгийн мэрэгэн хараваачид зориулж хийж байгаа буган чулуу хөшөө байгаа. Тийм болохоор ном сумыг нь заавал сэлэх хэрэгтэй байдаг.
хүн дүрсэлж байхдаа дүр төрхтэй, эдлэл хэрэглэлтэй, бүр зэр зэвсэгтэй дүрсэлдэг юм байхгүй юу? Тэгэч бидний сүлд болсон буг, адуу, чон зэрэг ийгч сээлж үлдээж болдгийг. Пөөх. Гэтэ хаа ийм том буган чулуу хөшөө хийж байгаа юм чи яаж босгож тавих юм бэ? Яа би л авдийлэхгүй юм байна. Манай өвгт энэ чулууг өргөө тавьчих чадaltaй ирчүүд олон байгаа. Хамтын хүчээр л босгоо тавьчих юм шүү дээ. Энэ буган чулуу хөшөөг чинь баатруудад зориулж хийдэг юм байхгүй юу? Тийм болохоор хүчөө өргөж хөшөөг босгох нь тэр улсуудын хувьд бахархал гэсэн үг шүү дээ. Сонирхолтой юм аа. Ингээд хоёр нэг оролдоод үзүүл ясаа. Бас сайхан боломж шүү. Хийе л да. Харин ямар амар хүнд юм бэ? Хүй би чадахгүй мэнэ чи нэг оролдоод үзтээ. Алло. Алло, хоёул нэг оролдоод үзье. Зөв шүү. Яа. Арай ч чамаа нэг л зураас гаргалаа штий. Харин тийм ээ. Зурж байгаа нь өөрөө чулуу байна штий. Юмыг чулуугаар хийдэг юм бах та. Чулуугаар зийлнэ гэдэг чинь бас л хэцүү байх та. Яа. Хэцүү юм аа. Яа, гар бүр өвтчихлөө. Яаж ямар зураад байдаг вэ наа? Харин тийм ээ. Гэтэ ойлоо зураас гаргаж чадсан. Тэгээ бас оролдож үзсэн гэдэг чинь их юм шүү дээ. Яа! Энийг хартаа. Сайн яриаца. Буган чулуу хөшөө байна штэ. За та хоёр мэдхийг хүссэн зүйлтэйгээ танилцаж чадсан уу? Мэдэж чадсан уу? Чадсан. За одоо харин тэгэж их хугацаа орохгүйгээр та хоёр тийм буган чулуу хөшөө бодоолээ. Одоо бид гурвын бодох буган чулуу хөшөө болохоор Хөвсгөл аймагт байдаг буган чулуу хөшөө. За тэгвэл энэ буган чулуу хөшөөг та хоёр өөрийнхөө хүссэн өнгөөр бодож болно. Ямар өнгөтэй гэдгийг нь бол харсан шүү дээ, тийм. Тийм тэр өнгөийг гаргаж болно. Гэхдээ энэ буган чулуу хөшөө та хоёрыг болох гэж байгаа учраас өөрийнхөө бас хүссэн өнгөөр бодож болно шүү. За юу. Тиймээ та хоёрт сонирхож байгаа асуулт байвал асуугаад гуруулаа бодъё за. Монгол буган чулуу хөшөө нийтдээ хэдэн ширхэг байдаг вэ? 1400 орчим буган чулуу хөшөө байгаа. Гэхдээ Монголоос өөр улсад бас байдаг. Буган чулуу хөшөө нь хамгийн ингээд зүүн хязгаар нь болохоор Монгол орны Хинтээ аймагт байгаа. За баруун хязгаар нь болохоор Румын гэд улсад нэг ширхэг байгаа. Болгард бас нэг ширхэг байгаа. Тэгвэл энэ ингээд дэлхийд даяараа тоо нь болохоор 1700 орчим буган чулуу хөшөө байгаа. Тэрний 1400 нь манай Монголд байгаа шүү заа юу. Тэгэхээр ихэнх нь манай Монголд байгаа ах нь шүү дээ тий. Монгол орны Төвийн бүсийн аймагт байгаа. Төвийн бүсийн гэдэг маань одоо тий Архангаа, Өвөр хангаа гэд. За тэгээд одоо хооронд хоёрын бодож байгаа хөшөө маань болохоор аль аймагт байгаа гэлээ? Хөвсгөл аймагт байгаа. Тэгээд энэ хөшөөг маань хүүхдүүдийг хинт зориулж босгодог байсан гэж ярьлаа. Баатар. Тий Баатар Эрд шүү дээ тий. За тэгээд Баатар Эрд зориулж босгохдоо нөгөө энэ буган чулуу хөшөөг нэг хүн зориулаад нэгийг босгодгоо харин ийм маш том бүр ийм цогцлбор байдлаар босгодог байсан байхгүй юу. За тэгээд энэ Хөвсгөл аймагт одоо тайрын бодож байгаа буган чулуу хөшөө байдаг газар бүр 30 гаруй буган чулуу хөшөө байгаа. Энэ тайрын бодож байгаа буган чулуу хөшөөнийг онцгой харагдаж байна уу? Тий. Юу нь онцгой харагдаж байна? Тэгээ одоо хүний толгой байгаа. Хүний толгой инхүүлээс та мундаг. Хүний нүрийг дүрсэлсэн биз дээ тий. Тэгвэл та 100 нөгөө долгионо тайрын хөдөө харсан дээр бол нүур байгаагүй тий. Тийм байгаа. Тэгээ Монголд маш олон буган чулуу хөшөө байгаа. Тэрний ердөө 10 гаруй дээр нь л хүний нүрийг дүрсэлсэн байдаг. Тэгэхээр маш ховор төрөл нь бахна шүү дээ тийм үү? Тий. Одоо энэ буган чулуу хөшөөг барьдаг уу? Одоо бол хүүхдүүдээ буган чулуу хөшөөг босгохоос илүүтэйгээр хүн чулуу хөшөө босгож байгаа. Жишээ буган чулуу хөшөө чинь тухайн үеийн хамгийн мундаг байсан хүн зориулдаг гэж ярьсан шүү дээ. Хэдүүлээ овгийн удирдагч, дайчин зориулдаг гэд. Тэгвэл одоо болохоор бид нар хөшөө босгодог шүү дээ. Жишээ нь одоо Чингис хааны хөшөө байдаг те. Чингис хаан ч манай Монгол улсыг байгуулсан хаан. За тэгвэл тайрын өөр мэдхэр нь ямар хөшөө байна? Сүхбаатар Жанжны хөшөөс байгаа те. Тэгэхээр арай өөрөөр ингэж уралдаг болсон бахна шүү дээ. Буган чулуу хөшөөг мэдснээр бид нар ямар ач холбогдолтой юм бэ? Буган чулуу хөшөө байдгүй бол хүүхдүүдээ бид нар гурлаа 3000 жилийн өмнөх үе рүү очие гэж бодохгүй шүү дээ тий. Тэр үеийн овгийн удирдагчид зориулж ийм хөшөө босгодог байсан гэдгийг ч бүр мэдэхгүй. Тийм болохоор ийм ингээ 3000 жилийн турш хадгалагдаж үлдсэн
дурсгал маань биднийг тэр цаг үед руу аялах, тэр цаг үед хүмүүс ямар байсан юм бэ, ямар соёлтой, ямар ёс заншилтай байсан юм бэ гэдэгтээ танилцах маш том боломжийг өгдөг байхгүй юу? Хөдөө явахгүйгээр бас бугунчлал хөшөөг харах боломж байдаг. Тийм үү? Хоёр музей мэднэ тий? Тийм мэд. Тэгээ олон төрлийн музей байдаг. Тэр дундаасаа Чингис хаан үндэсний музейд бугунчлал хөшөөнүүдийн хамгийн ингээд онцгой, гоё дүрслэмжтэй бугунчлал хөшөөнүүд нь байгаа. Тэгэхээр хөдөө явахгүйгээр Чингис хаан музейд ирээд бас бугунчлал хөшөөг харж болно шүү заяа. За. Дуусчлаа. Бутгад хэр байсан бэ? Бутгад жоохон хэцүү л. За энхүүлгийн барьж байгаа бугунчлал хөшөөн дээр юу байгааг нь чамд харагдаж байна уу? Одоо энэ бугны тэгээ хийсвэр биеийн харагдаж байна. Хийсвэрлээ зурсан байна шүү дээ. Яагаад гэвэл бүр ингээ маш урт биетэйгэр байна. Тэгээ дээрэс нь эвэр нь бүр ингээ маш бүр байгаль дээр байдгаас бугнаас илүү ийм олон салгаа аюуртай байна. Том нүдтэй байна тий. Долгионыг харсан болохоор яг энэ нүүрний оронд ийм дугуй дүрсээсэн шүү дээ тий. Тийм. Тэгээд энэ дугуй дүрсийг нь болохоор юу гэж үздэг вүлээ? Нар сарны бэлэгдэл тэгээд бас нөгөө нэг зурж байгаа хүнийх нь эмиг гоё хүний гоёл чимэглэлийн зүйл буюу эмиг гэж бас судлаачид үздэг гэж ярьжсэн тий. Тэгэхээр та хоёр ингээ харах юм бол нүүр тэгээд энд нь чихнээс нь ийм цагран эмиг зүтсэн юм шиг байгаа. Тэгэхээр судлаачид яагаад бас эмиг гэж үздэг шалтгаан нь бас гуруулагийн бодсын буган чулуун хөшөөн дээр тэгэж одоо судлаачдын гаргаж ирсэн таамагны учир нь энд байгаа байхгүй юу? За тэгээд энэ доот хэсэг нь юу вэ? Бүс. Тийм бүс. Та хоёр энд ингээд бас зэвсэг байгааг харсан уу? Зэвс тухайн үед чинь нөгөө бас тухайн хүний хэрглэжсэн зэр зэвсгийг бас хийлдэг байсан шүү дээ. Энэ мөн үү? Оо зөв. Хүлээ. Бамбар. Бамбаа байгаа зү. Тийм. Бамбаа байна. Тэгээд энэ юу вэ? Сэлэм мөн үү? Зэт сүхтэй төстэй байгаа. Тийм зэт үү байна. Тэгээ ингээд тухайн үеийн хүмүүс юу хэргэлдэг байсан гэдэг зүйлийг бас бид нар энэ 3000 жилийн өмнөх буган чулуун хөшөөндөөс мэдэх боломжтой ахна шүү дээ. Дөлгөөнөө маань энхүүлэн маань ингээд бүр том болоод тэгээ бүр том болсны дараа ч гэсэн ингээд та хоёр шиг хүүхдүүдэд бас энэ дурсаглаа. Бүр 3000 жилийн өмнөх хүмүүс ийм зүйл хийдэг байсан шүү гэдгийг бид нар мэдүүлэхийн тулд буган чулуун хөшөө маань яг тэр байгаль дээр байж ах хэрэгтэй ахна шүү дээ тий. Хэрвээ ямар нэгэн ингээд ан амьтны ч юм уу хүмүүсийн нөлөөтэйгээр энэ дурсгал маань байхгүй болчих юм бол 3000 жилийн өмнө нүүдэлчид ямар их хүч хөдөлмөр гаргаж ийм хөшөөг удирдагчдаа зориулж өгдөг байсан бэ гэдгийг бид нар мэдчих чадахгүй хаана тийм үү? Хөшөөгөө гэртээ аваад очино. Маш гоё болсон байна. Тэгээд байгаль дээр ийм өнгөтэй байдгүй боловч хоёрын өөрийнх нь буган чулуун хөшөө болж байгаа учраас хөдсөн өнгөөрөө будж байгаа. Гой бодсон буган чулуун хөшөөгөө очиод найзуудтай гэр бүлийнхэндээ очиж яг ингэж зааж тайлбарлаж өгөө тий хоёулаа. 3 хэсэг байдаг гэд энэ нь тийм энэ нь ийм гэд яг гой тайлбарлаж өгөө. Тэгээ. Долгион энхүлийн хоёр маань энэ удаад хүрэл зэвсгийн үед очиж буган чулуун хөшөөтэй танилцах гайхалтай аяллыг хийлээ. Энэ бол өвгдүүдийн мөрөөр аялуулдаг нэвтрүүлэг. Тэгвэл дараагийн удаа тэднийг ямар гайхамшиг хүлээж байгаа бол? Баярлалаа танд. Мужид суралцгая.